шүүгэн шийдрийн хамгаасаа ундаг гэдэг юм. Тэгэхээр таны шүүгэн шийдрийн нэрээр байдаг гинэ тэр машин. Тэгээ таныг ундаг гэсэн 300 сая үнэтэй энэ машин ер нь хөлзөө амд байгаа мó хэн унж байгаа юм бэ гэдэг дээр сая шинэ засгийн газар бүрдээд авсан юм. Саяхан манай яамных нь хуучин машинууд зохицуулт хийгээд нэг машин авсан шүү. Тэр машиныг унж байгаа нэ. 300 саях юм үнэхээр Тэрийн чи орон дээр бол эрдэнтийн нөгөө нэг хүчтэй даадаа баримт бичиг юусоо байхгүй гэсэн юм хариу өгсөн. Гоо байлгүй дээ. Байхгүй байна. Бүр бид нар асуусан. Энэ одоо ер нь тухайн эрдэнтийн хувьчтай холбоотой баримт зүйл таанд Эрдэнтийн хувьчтай холбоотой баримт гэж юм байдгүй юм шүү. яагаад? Наач нөгөө засгийн газар дээр гэнт оруулаад 16-ны 6 сарын 13-нд тэгээд хэлсэн портал байна. Тэрний дараа чинь 8 сарын бишээ худлаа гэлж 6 сарын 28-ны өдөр сангийн сайд чинь тушаал гаргаад Эрдэнтийн тэр 49-ийн туузыг солиод тэгэл дараа чинь бүх хөтөлбөрүүд явчихсан юм дээд байд юм шүү дээ. Их хурлын ажлын хэсгээр бол цугларсан хангалттай материал их хурлдаа байгаа шүү. Одоо энэ тамгын газар дээр наадах чинь хадгалагдаж байгаа. Шаардлага гарах юм бол нарийг юм ярьж болно дараа. Энэ олон төрлийн татвар нэмсэн дээр таны хувьд бол ямар байр суурьтай байгаа бол уг нь намын мөрийн хөтөлбөрт бол татвар нэмэхгүй гэж байсан. Одоо хувийн хүний орлогын албан татвараас эхлээд иргэдийн халаас идэвхжүүлдэг. 16-нд чинь сонгуулийн явагдсны дараа Эрдэнэтийн засгийн газар байгуулагдах үед чинь ганцхан асуудал тавигдчихсэн шүү дээ. Энэ улс санхүүгийн хувьд дампуурлаж зарлах үгүй юу гэдэг асуудал. Эдийн засгийн өсөлт бараг байхгүй болчихсон. Яаралтай төлөхөөр босгоо байсан. Монгол банк хэрэг дээр бол нөөцгөө болчихсон. Тэгээ дангаараа дотоод татвараараа тэр байдлыг засах ямар ч аргагүй болол ингээд олон улсын байгууллагатай хамтрахаас аргагүй байдалд орж тэгээ тэр хамтрах шийдвэр гаргах явцад нөгөө талаас тавьсан санал нь танахын татврынхаа тогтолцоог эргэж авч үзэх шаардлагатай гэдэг ийм нөхцөл тавиад тэрийг нь засгийн газрын их хурлын түвшинд ярьж байгаа л шийдчихсэн асуудал шүү дээ. Түүхэнд хоёр удаа баялуудын сантай хамтарч яасан 2000 онд нэг хамтарсан тохиолдол байдаг. Дараа нь тэр 8-9 оны хэмэрлэл үед чинь хоёр дахь нэг хамтарсан. Гурав дахь саяын энэ хамтарч байгаа хэлбэр нь бол төрөөч хоёроос хүн нөхцөлтэй. Дефолтаас холдох гэж гаргасан шийдвэр шүү дээ. Дефолтаас. Ямар тааж байсан одоо бол баталгаатай хэлж чадах юм бол санхүүгийн хямралаас холдож чадсан дефолт болохгүй. Жил гарантал ажилласны үүдэн энэлдэ. Дефолтоос холдоход энэ наад хөтөлбөр чинь хэрэг болоод байгаа байхгүй юу? Улсаараа аж ахуй нэгж банк бүгдээрээ дампуурах уу? Эсвэл зарим нэгэн хүн шийдвэрүүд гаргаад дампуурлаас олдох уу гэдэг ганцхан асуудалд хариулсан санаатай юм шүү дээ наадах чинь. Явцын дунд бол наа чин 3 жилийн хугацаатай 19 он хүртэл хугацааны юм байгаа байх шүү. Явцын дунд зарим нэгэн асуудлаар харилцан ярилцаж аажмаар тэр чангалсан юмыг сулруулах болцоо гарах болов гэж бодол байгаа шүү дээ. 20 тонн алтцаа болчихсон 3 орчим тэрбум долларын нөөцтэй болчихсон Монгол банк эдийн засгийн өсөлтнийг 5 орчим хувь гээд өсчихсөн. Модон жил чинь 3-4 жил дараа нь тэрлэн төгрөгөөр төсвийн орлого буурсан шүү дээ. 13 оноос хойш. Анх удаага энэ 13 оноос хойш 5 жилийн хугацаанд төсвийн орлого 400 орчим бараг 500 орчим тэрбум төгрөгөд авч үйлсэн л ийм л байдалтай байна л да. Тэр давсан орлогоор
банкнуудад бас өндөр хүйтэй үнэт цаас ялчсан байсан тэрнийг буцааж өгөх байдлаар төлбөрийнхаа хэмжээг багасгах тийм арга хэмжээнд зараал. Эндийн татвар нэмэгдсэн бол яах гэж ингэ амлалт өгсөн бэ? Та бодчихсон шүү дээ энэ байдал. Бидний тусаж байгааг ус хүнд нөхцөл үүсчихсэн байсан шүү дээ. Бид жишээ нь нөөцгүй болчихсон гэдгийг бараг мэдээгүй байсан шүү дээ. Тэгэл арга ядал юм арга хийсэн. Энэ машин үнэхээр 300 сая төгрөгийн үнэтэй юм уу? 300 сая төгрөгийн үнэтэй. За. цаа үнэтэй юм уу? Одоо энэ иргэдийн дунд амьдрал хүнд байгаад дарга нарын юм үнэтэй машин унлаа гэдэг ийм шүүмжл байгаа юм л да. Ялангуяа таныг унахаар хүмүүс гайхаад байна. Шүүмжил байгааг ойлгож байна. Сая ерөнхийдөө машин аа. Юу гэсэн бэ? Одоо яг энэ машин унахгүй байж байгаа дараагийн Явж нэг машин унжил даарна шүү дээ сайн. За. Яама өмгөө зарлаа бас. Бүх салбарын хэмжээнд би аудит хийгээд 17 оны байдлаар бол зардал гайгүй гэсэн, өргөө зардал гараагүй гэсэн тийм дүгнэлт гарсан байл. Бид цаашдаа албан агчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажил хийнэ. Янз бүрийн шүүмжил гаргах байх. Сая ерөнхийлөгч улсын хурлыг тарахаар эв нэгдлийг хангагч хүн ингэж халам болгочихсаар зүйлүүд Одоо бол иргэдтэй байнга уулзаад яваад байна. тэнцээгээд байгаа энэ ерөнхийдөө Ерөнхийлөгч гэдэг хүнтэй чинь би энэ таардгүй хүнтэй. Хэдий ерөнхийлөгч нүүрслээ. Үндсэн хуулийн заасан үндсэн эрх мэдлээс дандаа давсан юм гэдэг. Үндэсний эв нэгдлийн баталгаа гэсэн ийм албан тушаас үүдэх юм шүү дээ. Их хурлыг тарааж гудамжинд жагсаал цуглаан хийж тэмцэл өрнүүлэх үрээ гаргах биш. Тийм юм болох юм бол их хурлын эрх ашигын үүднээс тайван байцгаая гэж хэлээ сууж авах ёстой хүндээ. Тэгэхээр наач үндсэн хуулийн дээр ерөнхийлөгчийн суур зарчмаас л ухарлаад энэ бол хэрэгч байж болчихгүй асуудал. Хэрэгч байж болчихгүй асуудал. Тэр ус төрийн намбууд дараах тухай юм ярьцгаад юм байгаа үз. Иргэдэн шүүмжилдэг юм байгаа үз. Ерөнхийлөгч биш ээ. Огт байж болдог асуудал. Наадах чинь бол энэ намууд нь болохоо байгаад хоорондоо нанчлалдад эхлэхий бол гарч ирээд ёстаар тэмнэр өмнөөс айтайхан байгаа та нар. Наадах зогсоо гээд зогсож явах хэрэгтэй хүн шүү дээ. Харамсалтай байна. Өглөө өдөр одоо ард нийтийн санал асуулт байгаа. Үнний явж явж цааш дэвхэлч тогтцоотой бодог гэдэг юм илэрхийлээд байгаа шүү дээ. Гэнэ үү? Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал байгаа л да. Манай намч 14 оны сонгуульд орохдоо парламентын засаглалыг төгөлдөжүүлэх чиглэлээр үндсэн хуулийн өөрчлөлт болно гэдэг өөрөөр хөтөлбөртөөр биччихсэн юм. Одоо төслүүд явж байна. Зүгээр ерөнхийлөгчийн засаглалын тухай бараг ярьчих гээд байдаг хүн сүүл үед бий болчиход байгаа шүү дээ. Тэгээ миний ярьдаг ерөнхий юм намын нөгөө сонгуулийн мөрөн хөтөлбөрөөс жаахан зөрүүтэй учраас би чимээгүйхэн суугаад байгаа юм. Зүгээр ерөнхийлөгч байгаа хүн өөрөө эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд ийм алхам хийж байгаа бол энэ шиг утгахгүй юм байна. Энэ шиг утгахгүй юм байна. Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж болон тэгтээ тэр ажлыг хийдэг хүн ерөнхийлөгч биш. За.